аймгийн засаг даргын зөвлөлийн 4 дахь удаагийн хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. За нэгдүгээрт төрийн одон медаль уламжлах журмын дагуу сумдаас ирсэн материалыг хэлэлцэж шийдвэрлэлээ. За хоёрдугаарт аймгийн хөдөлмөрийн аваргын материалуудыг хэлэлцэж аймгийн хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. За гуравдугаарт 2017 оны аймгийн ажилтны орлоготой иргэн өрөөний жил болгон зарласан. За өрөөний жилийн хүрээнд одоо идэвх зүтгэлтэй сайн ажилласан сум одоо байгууллагыг шалгаруулсан. За болцол журмын дагуу за энийг хэлэлцлээ. За дөрөвдүгээрт энэ оног аймаг үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих жил болгон өрөөний жил болгон зарласан. За үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих жилийн өрөөний жилийнхэн төлөвлөгөөг батллаа. За аймгийн төрийн дэд одон медалийн журмын дагуу 7 сумын 19 иргэний материал одоо ирсэн. За үүний дагуу аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж гавьяат багш цалаар 1, хөдөлмөрийн гавьяаны авлантгийн одонгоор 2, алтан гац одонгоор 11, хөдөлмөрийн хүндэт медалаар 4, за шодрог журам медалаар 1 ингээд нийт 16 иргэний материалыг засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжлээ. Одоо дээд байгууллагаас нь санал аваад тэгээд аймгийн 2 сарын 2-нд болох аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд өргөн байхад бэлэн болоод байна. За аймгийн засаг даргын 2017 оны 3 сарын 16-ны өдрийн А дураа 160 тот одоо салбарын чиглэлээр аймгийн хөдөлмөрийн аварга шалгаруулах журам гэж бий. За энэ журмын дагуу аймгийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагаас аймгийн хөдөлмөрийн аваргад одоо байгууллагын ажилтны албан хаагчдаа нэр дэвшүүлж ирсэн материалыг бодлогын хэлцээс үр дээр хэлэлцээд өнөөдөр нэгтгэж аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар танилцууллаа. За нийт 43 материал ирснээс 34 материал одоо журмынхаа дагуу дэмжигдэж аймгийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо. За аймгийн хөдөлмөрийн аваргын журмын дагуу одоо 5 хүртэл хамт олон аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон болох ёстой. За 4 байгууллага аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон боллоо. За бусад аймгийн 6 төрлийн одоо 34 аймгийн хөдөлмөрийн аварга ажилтны албан хаагчид тодорсон. За дараагийн 3 дахь асуудлын хүрээнд бол ажилтны орлоготой иргэн өрөөний жил 2017 оны ажилтны орлоготой иргэн өрөөний жил болгон зарласан. За энэ хүрээнд бүх байгууллага төлөвлөгөө гарган аймгийн хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө гаргаж ингэж ажилласан. Аймгийн хэмжээнд 14 мянган төр болон байнгын ажлын байр нэмэгдүүлэх одоо зорилттойгоо өрөөний жилийн ажил маань амжилттай хэрэгжиж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр төлөвлөгөөний хэрэгжил 93.5% гэж гарсан. За энэ хүрээнд өрөөний жилийн хүрээнд одоо сайн ажилласан байгууллага хамт олныг шалгаруулах болцол журам гэж байдаг. За энэ журмын хүрээнд өнөөдөр сайн ажилласан сум байгууллагыг одоо шалгаруулахын ажил явагдсан. За 5 сум өрөөний жилийн хүрээнд одоо олон ажлын байр бий болгож ерөнхий орлогыг нэмэгдүүлж ажилласан байгаа. За нэгдүгээр Эрдэнэ сум, Баян Жандам сум, Угтаал цайдам сум, Борноор сум, Баян сум гэсэн 5 сум өрөөний жилийн хүрээнд одоо өрөөний жилийн төлөвлөгөө хэрэгжилтийг хангахад төвчтгөл гаргаж ажилласан гэж шалгарсан байгаа. За мөн 5 аж ахуй нэгж Эрдэнэ сумын Эрдэнэ хүнс Само хариуцлагатай авчаад компани. За Баян Жандам сумын Мон аяг хариуцлагатай авчаад компани. Баян Жаргалан сумын Эрдэнэ майнинг авчаад компани. За Зоомод сумын Эдлвэс совилын газар. За Баян цагаан сумын Транс хариуцлагатай авчаад компаниуд ажлын байр одоо бий болгож орон нутгаас суучин авч энэ өрөөний ажилтны орлоготой иргэн өрөөний жилийн хүрээнд сайн үр дүнтэй ажилласан гэж шалгарч байна. За дараагийн асуудал бол 2018 оны 3-ны жилийн өрөөний жилтэйгээ уялдуулж үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих жил болгон өрөөний жил зарлан аймгийн хэмжээнд зарлаж иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч ажиллаж байгаа. За энэ хүрээнд 2017 оныхаа өрөөний жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. За төлөвлөгөөний төсөл бол 8 зорилт 80 арга хэмжээтэй төлөвлөгөө боловсрогдож сая хэлэлцэгдэж үндсэндээ батлагдлаа. За үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих жилийн одоо гол зорилго бол өрхийн орлогыг нэмэгдүүлэх, за иргэдийг ажлын байраар хангах, за үйлдвэрлэл үйлчлэгийг одоо дэмжиж үйлчлэгээний соёл стандартыг бий болгох юм үндсэн зорилготой өрөөний жилийн ажил байгаа.